Эрхэм хүндэт үзэгчдээ ардын хувьсгалын яруу алдарт 99 жилийн үндэсний их баяр наадмыг НТV телевизийн уран бүтээч хамт олон Хүн 7 хуудгийн торгон ногоон хөндийгөөс эх орон даяар шууд дамжуулан хүрэхэд бэлэн болжээ. Тулгар төрийн 2229 ардын хувьсгалын 99 жилийн үндэсний их баяр наадмын хурдан их насны мордын уралдаанд шанд сорих 214 их насны мор гарааныхаа зурхаар хувьж байгааг та бүхэнд харуулж байна. За их насны мордын уралдаанд энэ жил өнгөрсөн жилийн төрийн их баяр наадмын түрүү түмэн ихэхэд газрын шандас дурдсан 214 их насны мор гарааныхаа зурхаараа туугдж байгааг манай зураглаачийн дунд харуулж байна. За далай ногоон талыг хөөрдөж Монгол их орны 408 зохисоос үрэлцэн ирсэн шандас дурдан их насны мордын уралдаанд тоосоо өргөх их насны морд гарааныхаа төхөөрөмжөөр орж байгааг харж байна. Зэвсэг түвшний тэг 13 дугаар анги. За мөн зэвсэг түвшний анги нэгтгэлүүдийн хамт олон өнөөдрийн төрийн их баяр наадмын хурдан морины уралдааны төхөөрөмжийг жилийн жилд зохион байгуулдаг эргүүлдэг ийм уламжилтай Төв аймгийн Аргалан сумын нутаг ардын наадмын алтан дэвжэн дээрээс ардын хувьсгалын 99 жилийн үндэсний их баяр наадмын их насны мордын уралдааныг шууд дамжуулахад бэлэн болсон хэдхэн өчийн дараа их насны морд төхөөрөмжийн дараа игнэ. За өнөөдрийн их насны мордын уралдаан бол зүг зүгийн 214 их насны мор гарааныхаа төхөөрөмжийн дараа игнсэн байгааг харуулж байна. За хурдан 20 жил ардын хувьсгалын 99 жилийн үндэсний их баяр наадмын хурдан их насны мордын уралдаан Эргэнгүүд Ховд аймгийн Мянгат сумын уяач Батсүрийн их баярын унган атуу Хөвсгөл аймгийн Харьяат Амарсан Цэрэндэржийн Амарсанагийн хурдан бормор их насны мордын уралдааны өнгөн дээр гараад ирсэн 3-4 дээр өвшилж байгаа харагдж байна. Увс аймгийн Дэс сумын уяач Цогточрын намдын ядмын хурдан цоохормор 5-6 дээр гараад ирсэн байгаа бол өнгөрсөн жилийн төрийн их баяр наадмын соёлон 3 дурдсан Завхан аймгийн Тосон Цэнгис сумын Харьяат Монгол улсын Додмонд яаш Төмөр Баатрын Галбаатарын хурдан халиумор их насны мордын уралдааныг хөтөлж эхэллээ. Аман хүзүүн дээр нь Завхан аймгийн Завхан мандаа сумын уяа Цэрэндэржийн мөнхүйгийн Тодын зах севтер морыг Монгол улсын мандаа яаш Ганбаатарын буян тогтох байсан аман хүзүүн дээр бол Архангай аймгийн Эрдэнэ улгын сумын уяаш Гончигживийн мөнх сайхны холмор 3 дээр Хөвсгөл аймгийн Аршин сумын уяа Цэрэндэржийн Амарсанагийн хурдан борморыг Монгол улсын Додмонд яаш Төвдөнгийн Бацоож үсэн 4 дээр гадарсан 2 бүсийн улсын нааданд дайрагдсамар 6 дээр гадарсан ногоон хувцастай хүүхэдтэй сайхан холмор Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын угуул нүүдэлчмөр үпийн захирал Шүгүрдийн Дамсрангийн холморыг Архангай аймгийн Тариат сумын уяаш Давг сүмбэрлийн мөнхөрдөн үсэн 6 дээр 7 дээр Монгол улсын Додмонд яаш Загжуйн Монгол улсын мандаа яаш Загжуйн сайхны хурдан хонгормор 7-8 дээр гадарсан бол Өмнөг аймгийн Зөвцөцгийн сумын уяаш Хүүгэн Төм баярын хурдан буурлмор Шар цэш нэмнэтэй энэ дунд талд гадарсан 9 Баатар гачирлаа. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Монгол улсын алдарт бай Цаашгагийн Эрдэнэ нутгийн өсөн Өвөр хангай аймгийн Дарагт сумын угуул Монгол улсын хөдөлмөрийн баатар Чимэдэржийн хүү Монголын морин спорт вэжтэй холбооны ерөнхий нарын бичгийн дарга Хишиг Баатрын Хэрмэр 7-8 орж ирлээ. Өмнөг аймгийн Хөрмөн сумын Харьяат Монгол улсын Начин балын шовдрын хүү Батмөнхийн шовдрын Батмөнхийн хурдан хөлмөр 7-8 дээр гадарсан байна. За ингээд Завхан аймгийн Тосон Цэнгис сумын Харьяат Монгол улсын Додмонд Төмөр Баатрын Галбаатарын хурдан балын хөтөлж эхэллээ. За нэг талдаа бол Төв аймгийн Борнор сумын Монгол улсын алдарт байс Надиндийн Гончигдэржийн атуун сүргийн удамтай нөгөө талдаа Доронт аймгийн Матар сумын Тогоон хар гэж хөрлөө гшийн атууны угшилтай хурдан хараа зарганыхын төл халиумор. За энэ жил бол хавчиг 6 мянгатай мөр хавчигмөр. За Увс аймгийн Дэс сумын уяач Цогточрын намдын ядмын цоохромор Хинтээ аймгийн Дархан сумын намжилын донод алдартын унган атуу. За эхийнх нь эцгийнх нь эцэг бол Алтан ширээгийн Цэвгийн будан гэж 1990 онд Монголын улс төвчний 750 жилийн дай гарагсан хурдан будан газарганы удамтай гүүнээс гарсан ийм мөр гэсэн байх. За ардын Дундгой аймгийн Хулц сумын Монгол улсын мандаа байж Баяр сайхны тавг өчрийн учруулж байгаа Говьлтай аймгийн Халиун сумын Ган төмрийн явсан төгсөн живэр термор орж ирлээ. Улсын баяр нааданд хязаалан айрагдаа соёлон 11 дурдсан Говьлтай аймгийн Шараг сумын Харьяат Монгол улсын Додмонд байж Хадваасангийн Батэрдний хурдан шаргамар сая харагдаад өнгөрлөө. Баян хонгор аймгийн Цаг сумын уяач Пүрүү өчрийн хурдан хэрмөр дэлгэснээ харагдж байна. Цаа талд нь Хүүгэн Дүм баярын хурдан буурлмөр ард тал дээр нөгөө шаргамар бол Говьлтай аймгийн Шараг сумын Харьяат Тодмонд байж Батэрдний шаргамар улсын баяр нааданд их заалан дөрөв дурдлаа соёлон 11 дурдсан Цэнгэр замстай хүүхэдтэй бормор хамгийн задал тавьж байна. Өвөр хангай аймгийн Уян сумын уяас Даригагийн даван орвын хүү Ганбаатарын хурдан борморыг Улаанбаатарын Баг хангай дүүргийн Харьяат улсын мандаа байж Ганбаатарын буян тогтох байсан. Өнгөрсөн жилийн Дорнод Монголын хурд зүүн бүсийн нааданд соёлмор 3 дурдсан бормор гараад ирсэн уршиллаа.
За мөн Монгол улсын тодмондоо Ванзрагчийн бэлэг Дэмбэрлийн унган Баян Хонгор аймгийн Баян уусмын Цэндийн их тайвны цавтар мартар цаатал дарагдаад өнгөрлөө. За ингээд их насны мөр эргээд 6 км явлаа. 6 км шихуу яваа цанын байцан хой тавтгаад одоо их насны мөр орж байна. Баян Хонгор аймгийн Баян болог сумын Монгол улсын мандаа Чинбатын Махуулын зээрдмөр 10 хэдэн мөрийг хөтлөөд орж ирсэн бол энэ нааталд одоо бүтгэн өвцтэй хүүхэд унсан сайрал мөр бол энэ Сүхбаатар аймгийн уул уян сумын Амар жаргалын цэрэн нэмийн унган одоо Сүхбаатар аймгийн Халдсан сумын Баярын Батрын хурдан сайрал мөр байна. Өнгөрсөн жилийн төрийн төмөх болсон Завхан аймгийн Тосон Сонгос сумын Төмөр Баатрын галуудрахын хурдан мөрмөр цааталд нь орж ирлээ. Энэ хэдэн мөрний өнгөн дээр хамгийн мөрөө талд нь яваа Дундгой аймгийн дээрийн сумын Гүрвэзрийн Батэрдний байсан Дорн Говьолтой аймгийн Уяач Зоригт Баатрын Шижир Батын одоо хурдан хонгор халдсан мөр орж ирж байгаа харагдж байна. За энэ одоо Дорнод аймгийн Баян уул сумын хариад аймгийн зан Төмөр өчрийн унган адуу болсон энэ цэнхэр цамцтай улаамалгаатай хүүхэд унсан буурал мөр бол Ховд аймгийн Мөссөмөн угуул Бүлүүмөн группийн захирал Цэрэн өчрийн хурдан буурал мөр гараад ирсэн байна. Ард дээр нь угаа Сүхбаатар аймгийн Халдсан сумын Жамин Ширвэн нэмдэржин унган Хөвсгөл аймгийн Галт сумын Бүтийн утган сэлэнгийн сайрал мөрийн хард гарагдаад өнгөрлөө. За энэ шарцамцтай хүүхэд зайдан унсан энэ бормор бол өнгөрсөн жилийн зүүн бүсийн хурд наадам соёолон одоо дөрөв дурдсан Дорнод аймгийн Булган сумын Монгол улсын гавьяат малч Самдангийн итгэлийн унган адуу Төв аймгийн Батсунгар сумын Батсайхны саян санаагийн хурдан бормор байна. Энд дэлгэснээр харагдж байгаа Батсайхны саян санаагийн бормор. За энэ бол одоо Дорнод аймгийн Булган сумын Монгол улсын гавьяат малч Самдангийн итгэлийн унган адуу. За энэ эдэн мөрний ингээд дундлын мөрдийг одоо манай зарагдаачийн дуранд харуулахад буурал мөр гараад ирсэн. Буурал мөрний буруудал чарцамстай хүүхдээ хонгор хадсан мөр байна. За өнөөдөр араас орж ирсэн Говьолтой аймгийн Баян уул сумын хариат Монгол улсын тодмондоо байж Давг Дөржин Баатрын зээрдмөрийн ард дээр орж ирлээ. Хамгаалтын улаан дуулгатай хүүхэд унсан 202 номертой энэ сайхан зээрдмөр бол Сүхбаатар аймгийн Халдсан сумын уяаж Ган цэцгийн амбултын уяаж суулгыг тааруулж байгаа сайхан зээрдмөр Өмнөгов аймгийн Мандал уул сумын Будсрунгийн Баярагийн зээрдмөр их насны мөрдийн уралдааны дунд талд орж ирлээ. Энэ жижигхэн зээрдмөр энэ ташаантлагын дээр сайхан тамхтай энэ жижигхэн зээрдмөр бол Өмнөгов аймгийн Мандал уул сумын Будсрунгийн Баярагийн зээрдмөр нааталд нь Ховд аймгийн Мянгат сумын уяаж Мэд сайхны шингүүний хонгормор байна. Өнгөрсөн жилийн төрийн их баяр наадамд 9 дурдсан Өвөр ханга аймгийн Дарагт сумын 10 явцаг компани захирал Дорж Утвын шинэ мөнхийн зандан хөрөн гэдэг мөр ард дээр нь орж ирлээ. За энэ Говьолтой аймгийн Дэлгэр сумын уяа Шижир бат 2017 оны улс суртахлын 96 жилийн их баяр наадамд их цалан бороо дөрөв дурдуулж байсан бол өнөөдөр ган уйг дотмондоо унган хатан сүг тамхтай хонгор халдсан мөрний зайдан шарцамтай хүүхэд унсан энэ хонгор халдсан мөр хүүхдэн дөрөөгөө энэ хөлөө дээш нь болгоод байгаа байна. За Ховд аймгийн Мөс сумын угуул Бүлүүмөн группийн захирал Цэрэн өчрийн буурал мөр. За энэ буурал мөр бол Дорн аймгийн Баян сумын уяа Төмөр өчрийн унган адуу Монгол улсад автомобиль салбар үүсгэн байгуулагдсны 90 жилийн их баяр наадамд соёолон хол төрүүлээд өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Мөсийн уралдаанд аман хүзүүн дурдсан ийм хурдмар гараад ирсэн бол наадалд нь Өмнөгов аймгийн Мандал уул сумын Будсрунгийн Баярагийн зээрдмөр байна. За ингээд цагаан хөтлийн баруун талын гүнзгий жалга гарлаа. Төв аймгийн Баян цогц сумын уяаж мөн Гүтийн Зарин живийн хурдан цоохормор байна. За энэ харын хэдэн мөрөн дээр гарч ирсэн тэр улаан хувцастай хүүхэдтэй цаатлын хөрөм мөр бол Говьолтой аймгийн Хариат Говьолтой аймгийн Халиун сумын угуул Монгол улсын алдар туяа цолны усхан тулж очиод байгаа. Ган төмрийн чин зөргийн хурдан алтармар байна. За энэ мөнгөтэй тодмолдаагийн уяаны Цэрэн живийн одоо цоохор гэдэг мөр байна. Өнгөрсөн жил төрийн их баяр наадамд өнгөд урж байгаа харав дотор урдсан. За энэ сайрал мөр бол Хөвсгөл аймгийн Галт сумын Бүтийн утган сэлэнгийн сайрал мөрийг Дундгой аймгийн Хулт сумын уяас Дэмчиг Дундгой аймгийн Өлзий сумын уяас Дэмчиг суудлын эрдэнэ болгон байсан Бүтийн утган сэлэнгийн сайрал мөр байна. Арханга аймгийн Хотон сумын уяас Арднагийн Дулам сүрэнгийн хөл Хав сүрэнгийн хонгормор ард дээр нь орж ирлээ. Түүний ард тал дээр байгаа Дорнод аймгийн Баян Түмэн сумын уяас Сүхэн Жаданбын хүү аймгийн Арслан болдын үйсэн Ховд аймгийн Буянт сумын уяас Батсүрийн эрдэнэ баярын загалмаар орж ирлээ. Энэ дэлгэснээ харагдж байгаа цаа талд нь Сүхбаатар аймгийн Халдсан сумын уяас Шагдар сүрэнгийн зөгтөрдний унган Яруу найрагт Намсрын дут хоёрын хурдан харамор гэж түмэн олон танигдсан Завхан аймгийн Тосон Сонгос сумын Наран Баатрын харамор байна. Жавтан чиргийн хурд уралдаан хатан төлөлийн хурд уралдаан аймгийн бүсэд олон төрөөс улсын баяр наадамд 12-т нэг хурдсан. Урд тал дээр нөгөө 2018 оны ардын үслийн 97 жилийн их баяр наадамд 3 дурдсан Дундгой аймгийн Хулт сумын Монгол улсын мандаа байж баяр сайхны давгчрын хул алдсан мөр байна. За хязаалангийн төхөөрөмж өнгөрлөө. Ихнасны мөрдийн уралдаан санын баазын зүү хойд тавтгаад ордоо ирж байгаа харагдж байна. За энд нэг сайхан ногоо мөр байх. Энэ бол нэлээд харсан мөр байна. За тамга нь одоо бас мэддэхээргүй мөр байна. За энэ хүү NTV телевизийн уран бүтээж хамт олон үндэсний спортыг дэмжиж ардын үндэслэлийн 99 жилийн үндэсний их баяр наадмын ихнасны мөрдийн уралдааны 27-8-аар явамар Говьолтой аймгийн Шарах сумын явж Тодмолдоо явж Батэрдний Шарахмар Дали халдсан гэдэг газрынхын төлөв бах урд талд нь хонгормор бол Хинтээ аймгийн Баян утг сумын Цугийн Баатар улдын унган Доронтын Бүтийн Бацаахны хонгормортой тун адилхан мөр байх юм. За наадалд нь Аранга аймгийн Хотон сумын Дулам сүрэнгийн Давг сүрэнгийн хонгормор байгаа бол цааталд нь Ховд аймгийн Буянт сумын байж Батсүрийн эрдэнэ баярын загалмар байна.
өнгөрсөн жил улсын баяр наадамд 8-д турталсан соёолмор 8-д турталсан энэ жил хавчигмор за Булган аймгийн 80 жилийн ой Хангаан бүсийн хурдан мөрдийн уралдаанд хязаалан айрагдаж байсан энэ загалмор за цаад талдны улсын баяр наадамд соёолон 3 турталсан Баян Онгор аймгийн Баян Бүлэг сумын бай Чинбатын махлын одоо хурдан зээрдмөр байна. За энэ мөн одоо хавчигмор за урд талд нь хил хамгаалах газрын хурандаа Сэродын Нэргүү Баатрын хурдан хулмаар харагдаад өнгөрлөө. За дэлгэснээ харагдж байгаа Гуултай аймгийн Халиун сумын Ган Төмрийн чин зөргийн одоо хөрмөр хурдан хөрмөр нь их цаалан улсын баяр наадамд төрүүлж байсан. Монгол улсын алдарт уяж Бандигийн баяр сайхны унган хилдэж ондон намхтай одоо хөрмөрөнд явж байгаа байна. Цаад талд нь Гуултай аймгийн Дэлгэр сумын бай Зоригт Баатрын Шижир Батын хонгор халдсан морийг Дундгой аймгийн Нэрэн сумын бай Гүрвэсрийн Батэрд нь үйсэн уршилдаа. За ингээд цагаан хөтлийн баруун талын гүнзгий жалга одоо гарч ирж байгаа харагдж байна. За Сүхийн Жидан Баалдартын хүү аймгийн Рслан болдын уйсан энэ одоо сайралмар бол одоо шүтлэн Сүхбаатар аймгийн наадамд айрагж байсан байх. За Хязаалан үрэ Булганы 80 жилд айрагдаад соёолон өнгөрсөн жил Доронтын зүүн бүсд айрагдаад улсын баяр наадамд 9 турдасан өнөө жил хавчиг 6 настай мөр ирж төрийн их баяр наадамда тоосоор өгсөн. За улсын баяр наадамд 23 дөрвөр цагаан хөдлөлөө өксөж эхэллээ. За одоо их насны мордын уралдааны түрүүчийн морд болон Лавтая одоо 500 м хорон нэрээний хол байгаа байх. За энэ сайхан наадлын хонгормор одоо их сайхан хөр харагдаад байна. Харамсалтай нь одоо номер нь харагддаггүй юмэр байна. За урд талд нь төрийн их баяр наадамд соёолон айрагдсан. Өвөр Ханга аймгийн Өлзий цумын уяж гончгийн хад хүүгийн ногоомор байна. Энд дэлгэснээ харагдж байгаа Улаанбаатарын Баг Ханга дүүргийн Пүрэв дөржин балдан дөржин байсан төрийн их баяр наадамд соёолон айрагдаад бүсийн наадамд давхар ягаар соёолон айрагдсан Пүрэв дөржин балдан дөржин байсан гончгийн хад хүүгийн ногоомор байна. За уяж Өвөр Ханга аймгийн Өлзий цумын Засуулганчиг гэдэг үний мөрөн дээрээс Батэрдэн аваргаар төрийн их баяр наадамд төрүүлж байсан байх шүү. За энэ наадалд нь байгаа Эрдэнэ хоёрын загалмар бол энэ өдөр үргэлжлэх юм байна. Монгол улсын тутамд байж Давуу Дөржин Амбаатрын зээрдмөр байгаа. За Билүү Монгол группийн захирал Цэрэн өчрийн бууруулмар байна. За энэ бууруулмарын ард дээр нь байгаа хонгор халдсанмар байна. За ингээд их насны мордын уралдаанд Сүхбаатар аймгийн Халдсан сумын Баярын Батрын саарл буюу өнгөрсөн жилийн зүүн бүсийн Дорнодын зүүн бүсийн наадамд одоо 3 турталсан саарл мөрөнд бас л 20 эдээр байна. За энэ Төв аймгийн Батсүмбэр сумын уяас Батсайхны саяын санаагийн бормор байна. За 18 онд бол одоо алдарт 17 онд хурдан хээрмөрөө төрийн их баяр наадам аман хүзүүн дурдлуулж байсан Батсайхны саяын санаа уяаж за энэ дэлгэснээ харагдж байгаа Баян Онгор аймгийн Баян уусмын Цэндийн их тавийн зээрдмөр шиг харагдлаа. За ингээд их насны мордын уралдааны үзүүрийн хэдэн мөрөн дээр Өвөр Ханга аймгийн Уян усмын Даргагийн даваа нурвын одоо хурдан мормор гараад ирсэн. За энэ дэлгэснээ харагдж байгаа улсын бүсийн наадамд 2 айрагдсан мөрөө Монгол улсын тутамдаа байж олохнууд овдгийн Төвдөнгийн Мацойжин үйсэн Хөвсгөл аймгийн Хөөсмийн Цэрэн дөржин амар санаагийн одоо хурдан мормор 2016 оны Говьлтай аймгийн Алтай хотод болсон баруун бүсийн хурд уралдаан Сүхбаатар аймгийн Халдсан сумын уяаж Жамсрангийн амболтын унган 10 тамгатай 100 тамгатай 10 алтраа зэрэг ярагдуулж байсан уяачаа. За ингээд цагаан хөтлөл дээр гарч ирлээ. Цагаан хөтлөл дээр гарч ирсэн үзүүрийнхаа мордын манай зурагдаачийн дуранд харуулъя. Монгол төрийн их баяр наадмын их насны мордын уралдааны за энэ одоо 4-5 дээр яваа морд болоо да. Монгол улсын алдарт бай Сайшгагийн Эрдэнэ хотын үйсэн Өвөр Ханга аймгийн Дарагт сумын угуул Монгол улсын хөтөлбөрийн Баатар Чимэн дөржин хүү Монголын морин спорт үеиштэй холбооны нарийн бичгийн дарга Чимэн дөржин Ишиг Баатрын хээрмөр бол энэ дэлгэснээ харагдж байна. Дүнжин гарвын хурд уралдаанд 7 турталж байсан 18 оны Дүнжин гарвын төвийн бүсийн хурд уралдаанд 7 турталсан. За Булганы 80 жилд бас айрагдж байсан. За энэ улсын бүсийн наадамд одоо 2 айрагдсан юмэр. За ингээд цагаан хөтлийн овоон дээр гарч ирэхэд Завхан аймгийн Тосон Сөнгөл сумын уяаж Төмөр Баатрын Галуудрахын хурдан халиун мөрийг Улаанбаатар хотын хан уулдүргийн нийслэлийн алдарт уяаж Мегмар сүрэнгийн алтан очир үйсэн өнгөрсөн жил бормордын дөрүүлгсэн өнөө жил халиун мөрн өнгөсөн үүдэн хоймрын дайтай ард дээр нь зээрдмөр ширүүхэн ирээд тоглоо. За зээрдмөрч одоо эргээд ташаад ирсэн энэ өдөр нэлээд хол алдсан байж байгаад яг цагаан хөтлийн уруу буруу талаар нь сан байдар илээд очлоо. За энэ бол Завхан аймгийн Завхан мандал сумын Цэрэн дөржин мөнхийн тод янзаг зээрдмөрөө улсын баяр наадамд соёолон аман хүзүүдэд давхар ягаар Эрдэнэтэд болсон Эрдэнэ төвдрөнд 40 жилийн ойн хоёр наадамд мөн аман хүзүүдсэн хавчигмөр өнгөрсөн жил төрийн наадамд одоо мөн аман хүзүүнд дурдсан. За Монголын шигшин дурдмөрдийн ихэр дурлалын аман хүзүүдэд энэ жил одоо 7 настай мөр Монгол улсын мандаж Ганбаатрын буян дөгтөг үйж төрийн их баяр наадамд за халиумөр хүүхдийн дөрөөгөр хөтөлж эхэлсэн. За халиун мөрийг бол одоо өнөөдөр ер нь одоо харахгүй сайн уяатай мөр байна. За эргээд л одоо ер нь өнгөлсөндөө халиун мөр одоо эргээд л өнгөсөөр угаа төрүүлсэн мөр төрийн их баяр наадамд бол тун ховор байдаг. За ингэвэл одоо өнөөдөр энэ халиун мөр харин төрийн их баяр наадмыг эргэсэн цагаас эхэлж хөтөлсөөр угаа одоо төрүүлж магадгүй юм байна. За Мегмар сүрэнгийн алтан учир уяач бол төрийн их баяр наадамд бормор төрүүлсэн. За хонгор хадсан мөр их хурдад айрагдуулсан бол халиун мөр одоо өнөөдөр төрийн их баяр наадмыг хөтлөөсөн. За Завхан аймгийн Завхан мандал сумын Цэрэн дөржин мөнхийн тод янзаг зээрдмөр хязаалан үрээ улсын баруун
өндөр хангаан дахлагт одоо очиж 13 дөрвөөр хурдж байсан баг. За Өвөрангай аймгийн дарагт сумын уяач Хишигбаатарын Хээрмар 3 дээр юм аа. За 2 мөр бол их хол байш 300 м хүрээний хол. За цагаан хөтөл тонгоход Хээрмар 3 дээр Өвөрангай аймгийн уян сумын даргагийн даваа нурын одоо хурдан мормор 4 дээр Ганбаатарын буян дутаг мандаа үж хурдлуулж байгаа. Дорнтой аймгийн цагаан сумын уяач Тодмандаа байж Бацргийн унган адуу Арангай аймгийн ард дээр нь Монгол улсын мандаа уяач Дундгой аймгийн холд сумын байж баяр сайхны 5 хүчрийн үж хурдлуулж байгаа. Гоолтой аймгийн алиун сумын ган төмрийн жаглан төгсөн живэр тэр гэдэг мөрөө улсын баяр наадам соёолон морин чин увсын баруун бүсийн дан шиг наадам түрүү магнайт хурдлаад хавчиг жилээ Дорнтой аймгийн хаврын бүсийн уралдаанд мөн түрүү магнайт хурдлаад улсын баяр наадам цунан аман үзүүн дурдсан Эрдэнэ төлдрөнд 40 жилийн ойд очиж айрагдсан ийм одоо Хээрмар бол жаглан төгсөн живэр тэр гэдэг мөрөө. За ард дээр нөгөө Ус аймгийн Тэс сумын цогтөчрийн дамдын ядмын цоохормор өнгөрсөн жил улсын баяр наадам соёолмор айрагдаад давхар уягаар Өмнөг аймгийн 70 задгаа тодод болсон говьширлын хурд уралдаанд очиж түрүү магнайт хурдсан хязаалан улсын баяр наадамд айрагдсан. За энэ бол Хэнти аймгийн Дархан сумын 8 жилийн ноноод байгаа унгамороо. За өнөөдөр бол Түмэн дэлгэрийн их хоёр мандаа вэс солгойг нь тааруулсан. За цоохормор бол одоо 6 дарга гадарсан нэлээд дарганхан талдаа мордсон байх шиг байна. За энэ бол одоо ган төмрийн жагтан чин зэргийн одоо хөрмөр за хилттэй жонтон тамгатай өнөөдөр 2 чмөр их насны мөрдийн уралдааны 10 дотор явж байна. Сүүл үеийн Монгол төрийн хоёр наадмын их насны мөрдийн уралдааныг ажиглаад авахад Ганбаатарын буян тогтоох Дундгой аймгийн холд сумын байж баяр сайхны 5 хүчрэгсэн 2 залуу уяачийн уйсан 3 их насны мөр улсын баяр наадмын өнгөний арбан морин дотор зарлагдаад 2-3 жилийн өөрийг үзэж байна. Монголын хурдан морины уралдааны ертөнцид 1980-ад оны уяачид хүч төрөн орж ирсний нэгэн баталгаа бол энэ. За ард дээр нь одоо Монгол улсын Тодмандаас Давд Ганбаатарын зээрдмөр соёолын төрийн хоёр наадам аман хүзүүн дурдсан зээрдмөр энэ орж ирлээ. За түүний ард дээр нь Ховд аймгийн буян сумын байж Батсүрийн Эрдэнэ баярын загалмар наа талд нь Амар санаагийн одоо бормор ард дээр нь төрийн дөмөн галуудрахын бормор орж иржээ. За энэ бормор бол одоо ер нь аргагүй аралтай хурдан мөр гэдгээ баталж байна. Сүхбаатарын аймгийн Түмэн цогцмын унган дээд талаараа Тонгон адууны угшилтай Шилбийн баясгалангийн хурдан шарга газарганы утантай шарга халдсан гүнээс гарсан. За энэ бол одоо Монгол улсын Тодмандаас ган хуйгийн адууны эцэгтэй хурдан бороо зарганых нь төс бороо зарганых нь одоо төл иймэр за хязаалан улсын баяр наадам аман үзүүдэд соёолын дүнжин гарвын хурд уралдаанд 6 дурлаад за хавчиг мөр одоо их хурдан байсан 7 настай мөр төрийн хоёр наадам төрүүлээ Монголын шишмд хурдан мөрдийн их хурд уралдаанд төрүүлсэн иймэр за энэ ард дээр нь гараад ирсэн Арангай аймгийн Эрдэнэ улган сумын гончигжүүн мөг сайхны холбоор бол одоо номерын ерөөсөө харагдахгүй юм. Түүний ард дээр Ховд аймгийн Мөс сумын уяаш Бүлүү Монгорупын захирал Цэрэн очрын хурдан бууруулмаар байна. Саинхүү ардын төрийн их хоёр наадмын хурдан их насны мордын уралдаан гарааныхаа 6 дээрээс эргээд 14 км шахуу яваад богдын өндрийн зүү хойд автгаад орж ирээд их насны мордын уралдааны түрүүч богдын өндрийн зүү хойд автгаад орж ирлээ. Одоо өндөр хүчтэй шөнгийн автгаар орно. Эндээс 7 км яваад их насны мордын уралдаан барайнд орно 16 км шахуу явлаа. За одоо 7 км яваад их насны мордын уралдаан барайнд орно. За ингээд түүний ард дээр нь байгаа энэ Монгол улсын Тодмандаас Давд Ганбаатар Цэрэнжигэн дарын баян дээрс мордсон байлгүй те буурлмор. За инхүү үндэсний спортыг дэмжигч НТV телевизийн уран бүтээч хамт олон Төв аймгийн Аргалан сумын нутаг Алтан дэвжээн дээр болж байгаа энэ сайхан уралдааныг үзүүллээ. За ингээд өнөөдөр Ховд аймгийн буянт сумаас бол одоо Ховд аймгийн буянт сумаас ч улсын баяр наадамд их насны мөр одоо төдийл олон айрагд төрүүлээгүү дээ. Ховд аймгаас ч за Билон компани Аригчгийн Баатаруугийн дэлгэр хээр гэдэг мөр улсын наадамд төрүүлсэн 14-15 онд Ховд аймгийн Мөс сумын уяас Буднымын буян нэмхийн хээр алзамар төрүүлсэн 1981-82 онд Ховд аймгийн Дарив сумын уяас Дамдан хүү жаажаагийн хүү Төвдөн мандагийн хурдан алагмар төрүүлсэн. За энэ мор төрүүлэх юм бол 5 дахь мөр Ховдоос төрүүлэх юм байна. Өвөрангай аймгаас улсын баяр наадамд 17 онд Өвөрангай аймгийн дарагт сумын уяас Бадралын квадрын хонгор халдсамар төрийн наадамд төрүүлсэн. За Дундгой аймгаас хамгийн сүүлд их насны мөр одоо ямар мөр төрүүлсэн юм бол та улсын баяр наадамд. За азраг бол одоо алдарт амгалан төрийн ажнаа шазраг 70 онд осор живийн шарав жамцын хүрэн азраг төрүүлж байсан. За ингээд их насны мордын уралдаан өндөр хүчлийн шөнгийн автгаар орж ирлээ. За их насны мордын уралдаанд ган төмрийн жавтан төгсөн живэр тэрмөр за чин зөргийн одоо хүрэн мөр 5 хүчрийн хонгор халдсан мөр гээд 15 морин дотор нэг уяачин уйсан 3 мөр явж байна. Буян дутх мандагийн уйсан тоотын янзаг даргагийн даваа нурын бор морга 3 мөр ус яваад 2 мөр яваад байгаа. За энэ одоо зээрдмөр. За ингээд
нэг ингээд нэг доогуурхан дараад энэ бол төрөлхийн дошгон хөлтөө төрсөн мөр байна. За ер нь эхний насны мөрөдийн уралдаан эргэл үзүүрийн даван мөртөө салдаг цөөхөн одоо ховорхон төрсөн түргэн мөр бол Завхан аймгийн Завхан мандал сумын Цэрэн дөржийн мөнхүйгийн цавтар мөрөө. За эцэг нь бол 2014 оны Дүнжин гаруйн хурд уралдаанд одоо аман хүзүүж байсан цавтар зэр дазраг байсан. Түүний эцэг нь Ононгийн Янзаг гэж одоо хурдан зэр дазраг байсан. За энэ бол одоо морин тойролоо гадууны үндсэн хурдан шинжийг агуулж төрсэн энэ цаг үеийн Монголын одоо цууд хурдан их насны нэг морины нэг бол одоо энэ тод Янзаг морин байгаамаа. За ер нь одоо уралдсан наадам болгонд бол нэгийн удаа орж байгаа мөр. За халиу мөрийг та бүхэн хараарай. Их сайхан монгор домтлогоотой хонин шарнуудтай юм мөр байгаа. За энэ халиу мөрийг бол одоо энэ жил одоо Мегмар сүрэнгийн алтан өчр уяач бол аргагүй нэг одоо нэг ганцхан олмон дээр нэг ганган шумар дуусан мөр байна. Гарсан цагаас эхлээ сэлүүхэн хөдөлсөн цагаан хөдлийн зүүр тавтгаар орж ирэхэд даагны зэрүүлэг рүү орж ирэхэд зээрдмөр нэг зологсон. За эргээд бол халиу мөр үүдөө хомоос арай холхон зайтай хөдөлж эхэлсэн байна. За халиу мөрөн дээр эргээд зээрдмөр одоо дохоотой яваад байсан. За нэг хол алдаа цагаан хөдлийн зүүр зэрүүлэг рүү орж ирэхэд ахаад нэг догсон. За ингээд одоо өнөөдөр халиу мөрийг бол одоо жаахан алдуурч явах шиг байна. За үнэхээр нэг алдуурч байгаа мөр байна. 1999 оны усан тулаа жилийн улсын баяр наадамд Азарган зэр соёолон улсын баяр наадамд төрүүлж өгсөн бор нуурын уяач Надимдын гончигдэрж гэдэг айлын адууны зээрдгүүг улсын баяр наадамд аман үзүүн дурдж байсан дааг сүтэн дараа жаргсан галуу тархийн халдсан азарган тавиад их нь гарсан байх. За доронтын тогоо хар гэж хурдан азарганы төл ийм одоо мөр байгаа. За ингээд Завхан чуудаас бол улсын баяр наадамд 2002 онд Завхан аймгийн Баян Тэсвмийн уугуул Шинэ самбуугийн Батсанбуугийн халдсан морийг улсын баяр наадамд одоо Дулан сүрэн мандаа гэж төрүүлсэн 2007 онд Завхан аймгийн Эрдэнэ хайрган сумын Батчрын колтын дүүгүр саардмар улсын наадамд төрүүлсэн 3 дахь мөр улсын баяр наадамд төрүүлж ирэн тун магадгүй улсан байна. 4 дахь мөр юм биш. Өнгөрсөн жил галуу дарах тодмандагийн өөрийнх нь бормор төрүүлсэн. Заинхүү ардын хөлсөлийн 99 жилийн үндэсний их баяр наадмын их насны мордын уралдаан өндөр хүчлийн шумгийн халтгаа төрүүлж орж ирсэн тэр машинуудын гэрлийг манай зураглаач дөрөнд харуулж байна. За энэ бол одоо ган төмрийн жавхан төгсөн живэр термер 3 дээр байна. Гуултай аймгийн халиун сум бол хар азаргын нурууны өврийн сум. За Гуултай аймгаас улсын баяр наадамд их насны мөр бол одоо ер нь төрүүлж байсан байх шүү. За ард дээр нь Давд Оржингбаатар Тодмандагийн зээрдмөр, Ховд аймгийн Буян сумын уяач Батсүрийн Эрдэнэ баярын загалмар, аймгийн Алдарт уяач Сүхийн Жидамбын хүн аймгийн Арслан болдог залуу байсан. За өнгөрсөн жилийн төрийн их баяр наадамд Анаа дотор орсон амжилтаа энэ жил нэг ахиулж магадгүй байна загалмар. За Даригагийн даван нурын хүү Ганбаатарын мормор өнгөрсөн жилийн Дорн таймагд болсон зүүн бүсийн хурд наадамд соёолон 3 дарсан хажигмар. За ингээд насных нь хувьд аваад үзэх юм бол бормор 8 настай мөр, урдлын Эрдэнэ баярын загалмар хажигмар, арайхан Даригагийн даван нурын бормор хажигмар. За Максын Ганбаатар Тодмандагийн зээрдмөр бол 8 настай болж байгаа мөр баг шүү. 8 настай болж байгаа мөр баг. За энэ бол одоо хурдан мөр. Алтуу 2 Тодмандаа улсын баяр наадамд 3 соёолон төрүүлсэн. Азраг төрүүлсэн их насны мөрөл одоо төрүүлгэж амжаагүй байгаа бах. За ингээд өнөөдөр баруун алтай нутаг Увс, за Говь алтай, Ховд, Завхан аймгийн 3 мөр ингээд улсын их баяр наадмын 7 6 7 8 дээр. За энэ бол одоо Монгол улсын мандаж Ганбаатарын буян дутгийн үеийн дээрээс морцсон буян дутгийн Батцуулт гэж хүүгийн унсан Даригагийн даван нурын бормороо. За энэ жилийн төрийн их баяр наадамд бол одоо бормор хавчигмөр одоо уралдаж байгаа юм байна. Буруу тийшээгээ жоохон ханараад хүүхдэн зам руу нуруулж байгаа харагдж байна. За бормор ингээд улсын баяр наадмын үзүүрийн хэдэн мөрний ард дээр гадагсан. За Гуултай аймгийн халиун сумын чин зэргийн хөрөмөр байна. За энэ бол одоо аргагүй л ус одоо хурдмөр улсын баяр наадмын цаалан төрүүлсэн соёолон өнгөний хэдтэй явж байгаа одоо суусан байгаа бах. За энэ жил одоо 7 настай байгаа хөрөмөр. За энэ хүү ардын хувьсгалын 99 жилийн үндэсний их баяр наадмын их насны мөрөдийн уралдааны түрүүчийн мөрд одоо ер нь 6 км шихуу яваад барайнд орохоор болж байна. За өнөөдрийн эхний хэдэн мөр. За ингээд энэ анзаарч байгаа та бүхэн 7-8-аар явж байгаа морд нэг ингээд уршин шахуулгалаар одоо жаахан буруу тийшээ ханараад байгаа. Энэ бол одоо харахгүй шаагдаж байгаагийн одоо шинж. За энэ хүү манай зураглаачийн тусан камераас харуулхад Увс аймгийн Тэс сумын уяас Цогтчрын дамдын ядмын цоохормор одоо орж ирлээ. За энэ бол одоо Хүйн мандал галын уяас Түмэн дэлгэрийн их баяр гэж Төв аймгийн Баян Өнжөө сумын Монгол улсын мандаа яач их баяр ясалгааг тааруулсан. За ер нь нэлээд зормол дуухмаар өөрөө их цэвэрхэн минхэн хөрстэй юм зормол дуухмаар. За 1990 оны нуус төвчний дан шиг наатанд хайрагдсан Хинтэн Дорнгой аймгийн Алтан ширээ сумын Дасцэвгийн буур буюу Зэвгийн мөдөн гэж алдартай хурдан азарганы төлөв хүнээс гарсан гэж сонссон санагдаад байна. За энэ буур бол Дорн таймгийн Баян сумын уяас төмөр өчрийн заан төмөр өчрийн ундан адуу. За ингээд барайны зурхаа дээрээс тулсан камераас харуулж байна. 214 их насны мөр ингэж их цуурсан байж үзэгчтэй цуурсан байна харж байгаа. Цагаан хөдөл тэр цаад өндөр дээр харагдаж байхад наадлын мөр энэ наад автгаад орж ирсэн. Энэ хооронд Лавтая 5 км байгаа шүү. Тэгтэл одоо төгсгөлийн мөр бол одоо гарч ирж
дуусаагүй байгаа харагдж байгаа шиг байх юм чинь. За ийхүү ардын наадмын алтан дэвжээ яг их насны морд барайнд өгөхөд одоо хур бороо шивэрч урамс тэнгэр өнөөдөр зүлэг ногоон дэвжээ бол одоо тэр чигээрээ ногоон одоо дуулгатай байгаа. За энэ ард дээр нь орж ирсэн Хөвсгөл аймгийн Аршаан цумын уяас Цэрэн дөржин амар санаагийн хурдан мөрмөр цээжний хэдэн мөртөө нэг 16 км яваад л жаахан аршилдаа 17 км яваад л одоо эхний ард мөрнөөс жаахан аршилдаа. За энэ Өмнөг аймгийн Зөгцөцгийн сумын Хүүгэн Дүмбэрийн буурд морийг Дундгой аймгийн Хулц сумын аймгийн алдарт бай Жаргал сайхны Эрдэнэ төгсөйсөн шүтлэн өрөө төрийн хоёр наад нь аман хүзүүн дурдсан Төв аймгийн Баян цагаан сумын Төмөр үйгийн гамболтын унган адуу эцэг нь Хэнтийн аймгийн Баян утга сумын одоо унган азраг. За их нь бол Төв аймгийн Баян унжуу сумын Монгол улсын алдарт бай Цэрэн дэшин Ямбал сүрэнгийн адууны шаргагүй байдаг санагдж байна. Баян цагаан сумын үеэс Төмөр үйгийн гамболтын унган Өмнөг аймгийн Зөгцөцгийн сумын Хүүгийн Дүмбэрийн хурдан буурлмор байна. За хурдан буурлмор нь энэ байна. 17-ны ардын хувьсгалын 96 жилийн онцны хоёр наадмын хурдан хонгормор нь 100 нэмнэтэй мордод энэ яг энэ ихэнсний төрөө чивэ газар хүртэл хөдлөө сууж байсан шиг санагдж байна. Хүүгийн Дүмбэр уяаж 2012 оны ардын хувьсгалын 91 жилийн онцны хоёр наадамд Сүхбаатар аймгийн Дарган сумын уяаж Шарвын аригчаа сүрэнгийн адуун сүргийн унган Халтар соёлонго төрийн их хоёр наадамд төрүүлгэж байсан шүү. Сайнхүү Монголын үндэсний их хоёр наадмын хурдан морины урал даан буюу Монгол улсын 21 аймаг 335 сум суурин одоо хамран одоо зохиогддог Монгол улсын үндэсний хэмжээний хамгийн томоохон баяр наадмын хамгийн үзүүштэй хамгийн холоо суралцдаг их насны мордын урал дааны төрүүч барайныхаа сурахаараа дөхөж явагманы зураглаачийн дөрөнд харагдж байна. За энэ жил бол одоо ер нь олон буурал цоохор адуунууд өнгөнд дурлцсан ийм жил байна. 7 удгийн хүн 7 удгийн ногоон торгон ногоон хөндийг энэ жил нэг бууралт хурдлагсан олон хурдан бууралмордын төлөөлүүлсэн Блүмон группийн захирал Цэрэн өчрийн бууралмор цогтчлын намдын ядмын бууралмор хоёр энд байна. Өнгөрсөн жилийн шанхын наадам соёлын төрөөсөн мордоо цоохормор аргагүй энэ жил бол одоо ер нь тун хурдан байгаа. За олон хурдан авчигмор энэ жил өөрсдийгөө зарлан тунхагласны нэг нь бол одоо энэ цоохормор байна. За түүний ард дээр байгаа 7 настай байхаа бууралмор. За тод янзаг халиумор хоёр бол одоо ер нь хол юм аа. Тэр хоёр бол нэг лавтай 300 м хотоос ирсэн арайхан 5 морь хол. За эндээс бол хоёр нь айргаас мултрна гэсэн үг. За түүний ард дээр ахаа 3 морь бөөндөө. За эндээс бол одоо үзүүрийн мордын зайг харж болохоор байна сая. За энэ одоо Ханбаатарын Хүйн догтгоо яачин үлсэн бормороо Дорн таймгийн цагаан усмын Монгол улсын тотмолд яаж төвдөн жайждын Батсүргийн унган адуу бормор. За соёолмор өнгөрсөн жил бол одоо зүүн бүс гурав турсан. За ингээд хурамс тэнгэр хур бороогоо хайрлсан Монголын дулгар төрийн 2229 их Монгол улс байгуулагсны 814 ардын хувьсгалын 99 жилийн үндэсний их хоёр наадмын киносны мордын уралдаан барайнд орж ирэхэд 2 км хүрэхгүй лээ. За хоёр мөр зээрдмөр бол одоо 3 дахь удаага дохуулах гэж байж одоо магадгүй юм. Цагаан хөтлийн зөрүүлгэн зөрүүлгэнд орж ирээд нэг одоо дохсон. За өнөөдөр бол одоо зээрдмөр ард нь ер нь тун ойрхон ирсэн байгаа харагдж байна. Гал удрах Тодмандагийн одоо зээрдмөр бол гал удрах Тодмандагийн хоёр мөрний ард нь жил дараалан аман үзүүлдэг байгаа. Соёлон улсын баяр наадамд уржин зул аман үзүүлэгтээ хонгор хаалцсан морныхаа ард орсон. Өнгөрсөн жил бороо морийг нь дөрүүлэхэд мөн аман үзүүлсэн. Ингээд халиу морийг нь энэ жил одоо бас аман үзүүн дээр яваад байна. Нэг хүний 3 морины ард улсын баяр наадамд суваад 3 жил аман үзүүлвэл энэ одоо өөрмөд содон амжилт. За ингээд ардын хувьсгалын 9 жилийн үндэсний хоёр наадамд Мегмар сүрэнгийн алтан өчрийн үйсэн Завхан аймгийн Тосон сонгон сумын Төмөр Баатрин галуудрах Тодмандагийн халиу мор төврөггүйхэн дөрөв магнатурд төрийн дүмэн гэхээр тодорлоо. Завхан аймгийн Завхан мандал сумын Цэрэн дөржин хүүгийн янзаг савтармаар аман үзүүлж Завханых нь дөрөв дахин стемер төрүүлээ. Монгол улсын мандаж баяр сайхны 5 гүжрийн үйсэн Говьлтай аймгийн халиун сумын Ган нумрын Жавхан төгсөн Живэр термор 3. За дөрөв турдас нь Тодмандаж Төмөр Баатрин галуудрахын мормор хасагдаад дөрөв Дорн аймгийн уяач Жаданбын үйсэн Жаданбын болдын үйсэн Ховд аймгийн Буянт сумын Батсүрийн Эрдэнэ баярын загалмаар дөрөв турдалж Говьлтай аймгийн Баян улсын яриад Монгол улсын Тодмандаж 5 дөржин Баатрин зээрдмөр айргийн 5 турдлан орж ирж наатанчин олноо висгж байгаа нэ. За зээрдмөр бол одоо өнөөдөр 25 км-аас одоо ер нь нилээн одоо шанд шихтэн уралдаа Даргагийн даван нурвын бормор 6 7 Хүүгэн Дүмбэрийн бормор Блүманы Цэрэн өчрийн бууралмор цогтчлын намдын ядмын цоохормор баяр сайхны 5 гүчрийн хул халдсамар 11 дурдалаа 12-т Говьлтай аймгийн халиун сумын Ган Дүмрийн чин зөргийн хөрмөр нь 12 дурдалаа. За элтэй шөндөн дамгтай хөрмөр өнөөдөр нэг Задарт хурдалж байгаад 12 13 Хөвсгөл аймгийн их сумын Аршаан цумын Амар санаагийн бормор 13 нь Хэрлэн алдартын үйсэн Төв аймгийн Баян сумын Монгол улсын мандаж Хингэргийн цог цайхны өнгөрсөн жилийн Төв аймгийн дөрөв хонгормор 13 дурдалаа. За 14 морийг одоо манай зураглаачийн дөрөнд харуулж байна. За энэ нэг сайхан хөрмөн зээрдмөр 214 номертой сайхан хөрмөн зээрдмөр одоо мордоод 14 турдалж байгаа харагдж байх юм.
15 Аранга аймгийн Хотон сумын Дулам сүрэнгийн давсрынгийн хөрмөр, Сүхбаатарын даргангийн Будын гэрэлт нангангийн унган хөрмөр, за Чимдэржин Ишигбаатарын хээрмэр ард дээр нь 16 турдалж явах шиг байна. За 17-гийн мөр Гончгийн хат хүүгийн хурдан ногоомор 17 турдалсан бол Төв аймгийн Эрдэнэ самтын Мөнх зөргийн одоо хурдан хулмар ард дээр нь Батгуугийн ган хөлгийн одоо хурдан хонгормор, Дорж Хотын шинэ мөнхийн хөрмөр, Давгдэрж Дасцүгийн Давгдэржин цавдэр халдсамар байна. За энэ одоо Баян Хонгор аймгийн Баян муудах сумын Чимбатын махлын цавдэр халдсамар 22 дээр орж ирлээ. За Монгол төрийн наадам нартай хуртаа өнөөдөр үнэхээр одоо сайхан болж байна. Их баяртай байна. Тэгээд Монгол морин тойрог сэтгэлээр зүтгэсний үр дүнд үнэхээр өнөөдөр бас халуун морь маань төрүүлж байна. Бормор маань төрийн төмийн их бормор маань айрагдлаа үнэхээр их баяртай байна. Тэгээд жил дараалал төрийн их баяр наадам ихмэр төрүүлээ. Тийм ээ. Тэгээд яах вэ? Өөрийн унган морд удам мөчтэй хандлаар энэ миний тогоо хар гэж азаргааны тэл энэ боломжийг ашиглуулаад төгсөн сахан буура алдарт ороош та бас үнэхээр баярлж талархаж байна. Төв аймгийн Барнуур сумын хараас Монгол улсын алдарт байж Гончжуу ахын маань надад удам. Тэгээ энэ үнтэй одоо бас уулзаж очиж чадахгүй байсан. Тэгээ манчиг дорж ах. Тэгээ одоо нэг удам. Тэгээд үнэхээр сайхан уралдлаа. Тэгээд Монгол морины төлөө хоёргүй сэтгэлээр олон жил зүтгэсний үр дүн гарч байна. Би үнэхээр туйлаас их баяртай байна. Тэгээ Монголын ард түмэнд бүгдэнд баяр наадмын мэндэргий захынчуудаа бүгдэнд нь баярын мэндэргий. Дорн тамгийн баян түмэн сум яриад чадамын бол гэж юм байна. Борморчод өнгөрсөн жил зүүн гэсэд ам үзсэн тийм ээ. Тэг хурдмус дараалаад харигчаад энэ жил уулстаа тавлаа. За улам мөчлийн хувьд ингэж бүгд юм бэ? Энэ сүхийн жадам гэдэг манай аавын унгаад. Тэг. Зүүн бүсийн дан шиг 3 жил дараалаад тийм ээ. Сүхбаатарт шүдлөөрөө оруулаад Булганы ус цацаалуур ам үзсэн. Тэг өнгөрсөн жил Доронтын зүүн бүстэй ам үзсэн соёлмор. Энд авчигмөр байгаа. Тэр нь их баяр наадам нурд өмнө өрж уралж юм. Өнгөрсөн жил ирээ сар мартаа 8-аар орсон соёлмор. Тэг. Тэг энэ жил харагдлаа. Однаад бас түрээр гав. За баярлалаа. Өнөөдөр хардын хавсгалын 99 жилийн фермер маань сайхан уралдаж аргийн 3-аар төглөө. Энэ тод манлаа гэж бат сайхан явнагомор Говьалтай аймгийн халуун сумын тод манлаа гэж ган төмрийн жавхлан төгс гэж манай найз юм байгаа маа. Фермер урд нь улсын наадам аман үзүүлж байсан. Аман үзүүлж байсан тий. Гал үеийнээс өнөөдөр 3 мөр сэлгэж уралдаж үзүүлсэн. Тий, өнөөдөр 5 мөр мордуулсан. Хонгор халдсан мөр буурал мөр дээр 10-аад арх хөрмөр. Тэгэл арчих шиг боллоо тий. Фермерийн сайхан харагдлаа. Хойд Монгол төрийн наадам хэд их нэснээр харагдаж байна вэ? Би 2 дахь нэснээр 3-т оруулж байна. За наадамаас харагдав. За баярлалаа. За Хүйн 7 хотгийн торгон ногоон хөндөд их насны мордын уралдаанд дөрвж ярагдсан шандас дурдан хөлгүүдийг төв асрын өмнө соллоо. Үрэн эрхэд бүхэн Монгол улс готлороо төртөсний хөвөр цэнгэл түмэн олны дэлгэр цэнгэл толгор төрийн 2229 их Монгол улс байгуулагдсны 814 ардын хөвсгөлийн түүхэн яруултар тэрсэн жилийн хөвөр цэнгэл наадмын хурдан шандас төлгүүдийн уралдаан төрүүлж ярагдсан төмөн ихүүдийн алтар саллыг өсрэн өмнө нардалан наадамчид дайлтхан санард болвол төрөө магна төмөн ихэр завхан аймгийн досон цэнгэл сумын харьяат Монгол улсын тодмонлоо яаш Төмөрбаатрын гал өдрхийн халуун аман хүзүүн завхан аймгийн завхан мандал сумын уяа цэрнэр жимэн хуйгийн цавдар айргийн 3-т Говьалтай аймгийн халуун сумын уяач ган төмрийн жавхлан төгсөн хэр айргийн 4-т Ховдоо аймгийн буянд сумын уяач Батсөрийн эрдэнэрийн саарл айргийн 5-т Говьалтай аймгийн баян сумын угуул Монгол улсын тодмонлоо яаш Тогдоржин Ганбаатрын зэрд Актнаа манлайн дундаас ашна хөлгүүдийн дотроос хараагаар андасран хурдалж гацрын холлыг давшлан давхиж Уи холлын гацрыг туулаад ирдэг үсрэн дундаа шангараад ирдэг үнхэрийн нэг сайхан наадмын Үцгэлэн чимгэн болсон мянган актнаа шалгарсан манлай төмөн ихэ гандамрамга тагэрхэн зузаа тэнхэлэгтэйгэр шүвтрахгүй жолоото ханган канцер хацаартаа шилдэг нэмэртнийхэн шинж байдлын гэвэл цагаан лаваа шүтэттэй зарсан батмын уруултай саграг бүрээ хамартай чандман нэртний толгойтой болоор эрдэн хөцүүтэй басан дөр мандаа та булган сайхан сүлэттэй босогооны шилбэттэй
ойсан ханын харах юм бол олорын хүмүүнзэрсэн эмшиг урдсан ханын нүцгэн юм бол уулангаа мог эмшиг ардын дууны айлгуут сайхан гიშгэндэн төмөн ихэн төрлөг болон өгөгцөн төрүүлсэн хаасэлтийг сөргсүрг арамилаасан төрөөл жаригдсан төмнийг хурдан буянгууд энвэлээ. Их насанд төрүүлсэн мордийн цолыг Өврангай аймгийн тракцны харьяат Чулуунбаатарын Данаажав цоллоо. Ардын хувьсгалын 99 жилийн үндэсний их баяр нааданд түрүү жаргдсан мордын цолыг дуудаж шагнадыг гардуулж байна. Түрүүлсэн аливаа морины шагнадыг Монгол улсын тэргүүн шадар сайд үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Янгогийн Содбаатар гардуулж байна. Аман хүзүүн дурдсан мөнх хуйгийн цавдар морины шагнадыг үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хорооны дарга Батлан хамгаалахын яамны төрийн нарийн бичгийн дарга Халдсан хүүгийн Батүлэг бригадын генерал Батүлэг гардуулж байна. 3 төрдсөн морины шагнадыг нийслэл Улаанбаатар хотын засаг даргын тамгын газрын нарийн бичгийн дарга Уртнасан гардуулж байна. 4 төрдсөн морины шагнадыг Монгол улсын шадар сайдын зөвлөх үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны тэргүүлэгч гишүүн Буян хүүгийн Донч Шимбүү гардуулж байна. 5 төрдсөн морины шагнадыг нийслэлийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын газрын дарга Хуранда Жавцмаагийн Болдбаатар гардуулан өгч баяр хүргэж байна. Заинхүү улс хувьсгалын 99 жилийн үндэсний их баяр нааданд түрүү жаргдсан мордын цолыг дуудаж шагнадыг гардуулан өглөө.